Манай ээж хятад намайг хүлээж байгаа байхгүй. Нэмбүү өдөр хятад байгаа гэж. Тэгээд ээж болохоор нэмбүүгаа сая шахаар өгсөн. Тэгээд би болохоор сүүлээс шахаараа одоо гацаа уцаар. Сүүлээс шахаа айгүй ойрхон байдаг. Тэгээд шууд нислэгээр ердөө 2 цаг нисэл босоо. Газар болохоор Нанжин руу гэх газар ирсэн. Одоо тэгээд дэшээ гарч үзье. Нанжингийн гудамжинд болохоор хотынхаа яг төв хэсэгт байрлалт юм билээ. Тэгээд Шанхай хамгийн алдартай бодолтой аялал жуулчлал хөгжсөн гудамж. За тэгээд 1.5 км орчим урттай юм билээ. Тэгээд янз бүрийн дэлгүүрүүд, ресторан, кафе ихтэй юм билээ. За тэгээд өчтөр очиж буудалтай амарчаад 2 tudаар өглөө цайгаа уучаад Чибаогийн шунд цаавн гээд дээр үеийн барилгууд байдаг. Хятадын айгүй алдартай хэсэг рүү явсан байгаа. Энэ нь болохоор Шанхай хотынхоо зах хэсэгт байрлалдаг. Нэг хоол биш. Тэгээд очиод харахаар идэх хоол айгүй ихтэй, ерөн үзэг харах юм айгүй ихтэй гоё газар шиг санагдсан. За энийхээ дараа болохоор Шанхайгийн амтны урал явсан байгаа. Чибао таун болон Шанхай 102 хооронд айгүй ойрхон юм байлээ. За тэгээ орой хоолоо идчихээд Шанхай Уэдан гэдэг хэсэг рүү ирсэн. Энэ хэсэг болохоор Францын барилгууд болон Шанхай орчин үеийн барилгуудыг нэгдүгээр харах боломжтой байсан. Цаг 11:53 болж байна. Тэгээ өнөөдөр болохоор Шанхай тавар үзэж байна. Шанхай тавар нь болохоор дэлхийд 3-т орд юм билээ. Тэгээ 632 метрийн өндөр. Тэгээд хамгийн дээдлийн давхраас хармаар ах юм бол 180 юан төлөөд үзэж болт юм билээ. Гэтэ TFL гэх юм бол яг энэ барилгынхаа 53 давхарт нь кофе шоп байдаг. Тэгээд энэ кофе шопоос болохоор өгсөн уух юм аваад бас Шанхайг 53 давхраас нь харах боломжтой юм шиг. За, Чанзифан гэдэг газар ирлээ. Энэ газар болохоор билет авсан юм ахаар ирүүл айгу тохиромжтой юм шиг санагдсан. За, Вулкангийн барилга тэгээд энэ болохоор айгүй оюутан жуулчлалын хүмүүс урьж ирж гадаад нь зураг авах юм билээ. Тэгээд одоо ингээ харах юм бол замынхаа дагуу зураг авч өгдөг хүмүүс амар ихтэй. Тэгээ нэг зурагныхаа ерөн 5-6 мянган вон төлөөд 2-3 зураг авчдаг юм шиг. За дараагийн бас нэг утсан газар маань Юян гэдэг яг хотынхаа төв хэсэгт байрлалтай газар руу очсон байгаа. Тэгээд ийшээ аялал жуулчлалын үндэс баяг очтын билээ. Зөндөө худалдаа үйлчилгээнүүд газартай. Тэгээд дээрээс нь бас яг ингээд хятад үндэснийх нууцын өмсөд бас гоё зураг худалдаг хэсгүүдтэй. Тэрүүгээр бас алдартай юм шиг санагдсан. За тэгээ онгоцон суухайгаа өмнө хамгийн сүүл удаа өдрийн цагаар яг хотын төвийн хэсэг Удаан хэсэгт яг буцаад ирсэн баа. Тэгээд гоё зурагтай болъё гэж бодоод нэг зурагчин залууд мөнгө өгөө зураг авсан. Энэ хараа хүлээдэг хэсэг дээрээ юм унтдаг юм жижигхэн капсултай юм шүү дээ. Тэгээ сүүл рүү буцах онгоц маань нэг цагаар хойшлоо. Тэгээд онгоцны бодол дотор кофе ууж байгаа сүүл рүүгээ явсан байгаа. Тэгээд энэ удаагийн влогийг үзсэнд баярлалаа. Дараагийн хэвлэлээр уулзъя.